За өдрийн мэнд залуучуулах бичлэг цуврал 20 хүрч байна. За тэгээд дандаа бол нэг сэдвийг нэг л номоо тэгсэн мөртлөө олон талаас нь яриад хаар цаг үеийг хөлөөлөж алхах эсвэл унсан номныхоо тухай ярих ч юм уу. Тиймэрхүү янз янзын санаанууд сүлээ төрж байгаа. Эсвэл компьютер дээр ерөнхийдөө компьютер авах, компьютер дээр ямар нэгэн видео эдитүүд хийж сурах гэдэг нэг тийм төлөвлөгөө бол байгаа. Гэхдээ яг өөрийн хэр хугацаанд хэрэгжихээ санагддаг байна. Ямар ч гэсэн тэр болтол байгаа өгдөлтөд тулгуурлаад шантрахгүйгээр хийгээд явах болох юм байна. За тэгээд ер нь бол ярих юм маш олон байж болно. Гэхдээ ингээд нэг юмыг тайлбарлах шаардлагатай. Тэр нь юу юм бэ гэхээр ухаантай хүмүүсийг, өнгөрсөн цаг үеийн хүмүүсийг хүндэлдэг шүү гэдэг хэлмээр байгаа. Яагаад гэвэл одоо 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс бол нэг тийм шууд сод хүмүүс ч юм уу, тийм хүмүүс гэж би боддгоо. Зүгээр л жоохон азтай цаг үед амьдарч байгаа. Гэхдээ бидний өнгөрсөн цаг үе 13-р зуун, 16-р зуун, за эсвэл бараг 20,000 жилийн өмнө ч юм уу, тэрнээс өмнөх цаг үед ч тэр зүстгэл оюун ухааны хувьд маш их сод, маш их хичээл зүтгэл бүхий мундаг хүмүүс амьдарч байсан байхыг үүсэхгүй. Яагаад гэвэл оюун ухаан гэдэг чинь зүстгэл гэдэг чинь орлогдшгүй зүйл гэдэг штеп. Жишээл ажлын байран дээр бие махбодын ажлууд жоохон бага нөлөөмжтэй байгаад байдаг тийм. Тийм цэвэрлэгч ч юм уу, барилгын ажил ч юм уу, айгүй ажил нь орт ирнэ. Бага хүндэтгэл гэдэг. Азар сүүлийн үед бас гайв болж байгаа. Яагаад гэвэл орлогдшгүй болж эхэлж байгаа учраас. Тэгээс ер нь бол махан биеийг оруулж болдог. Тэ ингээд махан биеэр хийж болох ажил хийдэг хүнийг солиод оронд нүүр хүн авах нь амархан байх юм бол тэр хүнд тийм их өндөр цалин өгөө гэж бодохгүй байхгүй. Оюун ухааны болон зүртгэлийн ажлууд ерөнхийдөө ховор тэгээд яг зөв газараар ирчих юм бол бүр үнэлэгдэшгүй байдаг. Тийм болохоор ерөнхийдөө том компани захирлуудын цалин, за эсвэл нэгтлэн гэх мэт нарийн мэргэжлүүд эмчтэй тэдний цалин илүү өндөр байх хандлага байдаг. Гэхдээ Монгол улсыг зөвхөн ярьж байгаа биш. Өөр улсуудыг ярьж байгаа шүү. Гэхдээ айл нь яг туйлын хүн зөв гэж хэлэхгүй. Яагаад гэвэл махан бие ажил хийж байгаа хүмүүс ч гэсэн ер нь бол хэрэв үнэхээр хүчээ зүтгэл ингээд маш хэцүү зүйлсийг гаргаж байгаа бол тэрнийхээ хэрээр бас хөл сүрдэх хэрэгтэй байж магадгүй. Гэтэ би нийгмийн бүх эсүүдийг дүгнээд ийм тийм гэж ярих нь насаа илүүтэй. Гол нь яг юу хэлэх гээд байна вэ гэхээр оюун ухаан зүртгэл гэдэг зүйл чинь орлогдшгүй байдаг. Дээрээс нь тухайн тэр цаг үедээ хит их сод байдалтай, хит их оюун ухаантай, хит их зөв зүртгэлтэй, бурханлаг байдалтай байх юм бол тэрийг чинь бас үнэлэх, ойлгох, хүндлэгдэх гэдэг зүйл байдаг байхгүй юу? Ингээр хэлвэл юу гэсэн ч үг юм. Одоо ингээр хэлвэл жишээлбэл Мандгой цэцаахт ингээл кино байна штэ. Тэр үеийн кино одоо шинэ хүмүүс нэгдэхгүй ч магадгүй. Тэр үеийн хайр дурлалыг дүрсэлж байгаа, тэр үеийн зовлон жаргалыг дүрсэлж байгаа кино те. Гэтэ тэр үед байсан асуудал одоо ч гэсэн байсаар л байгаа байхгүй юу? Ер нь бол те Баян адуугийн харилцаа, үл ойлголцол те энэ бүх зүйлсүүд нь байсаар байгаа. Гол нь хизээ ер нь алга болох юм бэ гэх юм бол хүн оюун ухаан зүртгэлээрээ болон бие махбодоор гурван гарна соёлжоод гурван гарна гэрэлтэж чадсан нөхцөл дээр ерөнхийдөө хайр дурлал, гэр бүлийн үйл ойлголцол гэх мэтчлэн зүйлсүүд алга болно. Тэгээд тэр хэмжээнд хүртлээ биднэрт бол зарим хүмүүс бол болоогүй хүмүүс нэгээрээ байсаар л болно гэж хэлдэг. Гэхдээ өөрчлөлт гэдэг зүйл хүний хөлөөдөг байхгүй. Цаг хугацаа өөрчлөлт гэдэг зүйл хэрвээ цаг нь болоод өөрчлөх зүйл тулвал маш хурцтайчсан хүмүүс өөрчлөгдөж болдог. Тэрийг маш олон жишээнээр харагддаг шүү дээ. Одоо жишээл арчилсан тогтолцоо ч юм уу маш олон зүйлсүүд тухайн үедээ хэцүү ингээд санагддаг байсан, боломжгүй санагддаг ч юм уу. Тиймэрхүү олон зүйлсүүд одоо боломжтой болсон л явж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ орт нас гэдэг зүйл, хүн төлөвтний сэхэрл гэгэрл гэдэг зүйл ер нь бол өөрчлөгдөхөд бол маш хурдан өөрчлөгдөх боломжтой зүйл шүү. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор
Миний одоо жишээл Дуртай Баатар гэхэд чинь Sherlock Holmes энэ гэдэг байхгүй юу? Тэгээ эсвэл Peaky Blinders Thomas Shelby ч юм уу заах жоохон тийм хүн дэршүүд мөртлөө ухаалаг дөрүүд тэгэхээр хөндлөн гэж үзвэл тэр хүмүүсийг хөндлөн л дээ. Яагаад гэвэл тэр үедээ ийм хүн амьдарч исэн байж болох уу? Тэр хүнээс ийм үйл гарч болох уу гэдгээр ингээд хөөгөөд үзээд бодоод үзвэл байж болохоор тэгээ хүнээс илүү зөрөгтэй ухаантай маш олон зүйлийг таван туусан ч юм уу. Тэгээ эсвэл цаг үеийн өөрчлөлтөд тэгээ маш том байр суурь эзэлж исэн хүмүүс байж болно шүү дээ. Тэгэхээр ер нь болвол маш олон төрлийн номнууд уншдаг байсан. Одоо ч гэсэн ер нь л уншсаар л байгаа. Сүүлийн үед яг жоохон ажил цаг цав багтаа болсон учраас уншихгүй байгаа. Гэхдээ ер нь бол ном гэдэг чинь яагаад гайхалтай юм бэ гэхээр ер нь бол хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн том соёлуудын нэг шүү дээ. Тэгэхээр хэдийгээр одоо интернет тэ янз янзын зүйлсүүд бидний амьдралыг өөрчилж байгаа, хэлбэрчилж байгаа ч гэсэн ном бол хүн төрөлхтний түүхийг, бичих соёлын түүхийг өөрчилсөн. Ер нь бол бичих соёлын түүх, бичих соёл орж бичих соёлоороо дамжуулаад ямар нэгэн утгыг илэрхийлэх, дүрслэх, хадгалж үлдэх тэ хайр дурлалын тухай, маш олон зүйлсийн тухай бичиж үлдээх тэ эсвэл хүмүүсийн түүхийг амьдралынхаа тухайн тэр цаг үеийн түүх, хааны түүх ч юм уу тэ ямар нэгэн түүхийг бичиж үлдээх гэдгээрээ дамжуулаад хүн төрөлхтөн маш их оюун ухаан болон зүрх сэтгэлийн хувьд их хөгжсөн гэж дүгнжлэхээр шашны хувьд болон ер нь бол урлаг соёлын хувьд тэ олон зүйлсийн хувьд маш их хөгжсөн. Дээрээс нь үе удамдаа заавал шашны түүх, урлагийн түүх гэлтгүүгээр одоо энэ хаадын түүхтэй төрч ёсны соёл, янз янзын зүйлсийг өвлүүлж үлдээхийн тулд бичих соёл гэдэг зүйлээр дамжуулаад ингэж хадгалж үлдээж ирсэн байдаг ба. Тэгээ орчин үед болохоор ер нь бол үнэхээр яг өндөр хөгжлөлий гэж бодож байгаа бол ном гэдэг зүйл бас зарим утгаараа ойлгогдчихгүй байхгүй юу? Одоо интернет үзэл болчин энийг үзсэн, тэрийг үзсэн гэдэг ингэж байгаа ч гэсэн хүний зүрх сэтгэлийг дүрслэх, за эсвэл ингээд үгийн холбооц тэ тухайн тэр цаг үеийг мэдрүүлэх. Тэгээд тэр үгийн цаанах мөн чанар тэг ингээд илэрхийлэмж тухайн цаг үеийн мэдрэмж гэх мэтлэн тэр зүйлсийг хамгийн тодор харуулхад ер нь бол ном бас нэлээд том орлогчгүй зүйл байдаг. Тэгэхээр ер нь бол би өмнө хэлжсэн ингээд биний ер нь хийхийг хүсэж байгаа зүйлсүүд болохоор номтой ерөөсөө сашгүй холбоотой байдаг. Тэгэхээр ном бол маш их үн цэнтэй зүйл юм аа. Ягаад ингээд одоо хичнээн электрон ном гарсан ч гэсэн цаасан ном биш тийм цаасан ном чинь нэг уншичаа дараагийн хүндэд дагуулж өгж болдог. Эсвэл тэг бэлгэлж болдог. Дээрээс нь чинь сонгодог бэлэг ахгүй ер нь л яагаад сонгодог бэлэг юм бэ гэхээр одоо тест настай хүнд ч юм уу очиод иймэрхүү бэлгүүдийг бас өгч болно. Тэгээ би яг өөрийнхөө энэ дуртай номоор нэг реклам сурталчилгаа хийх хүсдэг болохоор нэг тэгж хэлдэггүй байсан. Гэхдээ ер нь бол одоо энэ номыг яг уншиж ойлгодог хүнд ч юм уу хамтын байраар ч юм уу ямар нэгэн байдлаар ингээ бэлгэхэд болно. Бэлгэхэд гой зүйл байхгүй. Ер нь бол эн чинь хүний хайгаад үнэхээр хүсэн хүлээжсэн зүйл мөн бах юм бол энийг одоо үнэлэгдэшгүй тийм ном байж таарж байгаа. Хүнд насыг нь дахиж нэмж өгөх гэдэг чинь ер нь бол тэгээ нас ингээд угаасаа нэг удахгүй амьдралаа өргөжсэн ч юм уу өвчин зовлонгоор дүүрэн байсан нөхцөлтэй нь тэрийг нэдгийх арга замыг, гүнээс нэдгийх арга замыг болон өөрийгөө таних, орчлон ертөнцийг таних, орчлон ертөнцтэй холбогдох тэр замыг нь тавьж өгч гинөө гэдэг чинь гайхалтай бас бэлэг баг. Тэгэхээр ер нь бол одоо энэ номыг үзсний эцсийн үр дүн яг юу юм бэ гэдгээр чинь орчлон ертөнцийн тэр амьд гэдэг байдлыг бие дээрээ мэдрэх, хүн бол төрснөхийн утга учирыг ойлгох, за мөн дээрэс нь энэ бие махбодоо удирдах сурах, удирдах сурахаараа дамжуулаад өөрийн энерги, оюун бодол санааг удирдах сурах. Тэгээс түүнийгээр дамжуулаад бас сүнслэг төвшөнд ч гэсэн өөрийгөө өөрчлөх тийм боломжуудыг ер нь олон нээж өгч байгаа. Болсон болоогүй багш нар болсон болоогүй цэцэн мэрэгэн байдлуудаас болоод үүсгэж магадгүй ч гэсэн ер нь бол үнэн зүйл улс ууртай мөртлөө энгийн мөртлөө агуу зүйлсүүд бол зохицооноо ирэхээр тодроод гараад ирдэг учраас ер нь жоохон хүлээлтийн байдалтай байгаа л гэсэн үг. Тэгээд дахин хэлээд байгаа шүү дээ. Өнгөрсөн цаг үед ч мундаг хүмүүсээс одоо ч бид нар мундаг хүн болох боломжтой. Тэр хүний хүмүүсээс ч илүү гарах боломжтой байхгүй юу?
Жишээлбэл Монголын түүхэнд нэрээр дэсэн том мундаг ламнарч байдаг. Гэтэ та нар яг цаад утгын мөн чанарын ойлгоог болохоор л ингээ хөндлөд байгаа. Тэрээс биш яг ингээд сайн сураад ирэх юм бол хүн болгон суралцж болох зүйлээс аахгүй. Тэр нь яг юу юм бэ гэхээр бие махбодын төв өдөртөж сурах. Тэгээд бие махбодыг төвлөрөхөөс сүнслэг чадвар, оюун ухаандаа төвлөрөх. Тэгээд бие өдөртөж сурах. Биеийн төлөвөө хувиргаж сурах гэдэг нэг тийм зүйл үүдэг. Энэ яг анх сонсгож жоохон сонин сонсогдно, хол сонсогдно. Гэхдээ энэ номны үйл болгоны цаана том санаа зөндөө байдаг штеп. Тэ жишээлбэл бид нар ингээд үхэлд хүрэхээс цаашгүй санаа зовоосон бодлоодоос болоод хүчээ тарамдчихдаг гэдэг өгүүлбэр байдаг. Энэ бол цаана маш олон зүйлийг агуулдаг өгүүлбэр байхгүй юу? Тэрнтэй адилхан номын төгсгөлд нь дасгалын тоотон дээр хэлдэг штеп. Энэ ертөнцийг орхих хүсэлгүй бол дасгалын тоог 9-өөс нэмээд хэрэггүй гэдэг тийм заавар байдаг те. Ер нь бол энэ ертөнцөөс тасрахыг хүсэж байгаа бол 9-өөс дээшээ тушаа нэмнэ л гэсэн үг. Тэгээ багшийн удирдлага доор ч юм уу ер нь бол 21 хүртэл нэмж олно. Яагаад юм бэ гэхээр 21-ээс цаашаа нэмээд хэрэггүй байж магадгүй. Яагаад гэвэл хүн төлөв гэдэг төлөвөөс илүү өөр төлөвөөр амьдрах гэдэг болчихно. Тэгээд сүнслэг төлөв хитих болохын сул тал гэмээр зүйлсүүд байдаг хгүй юу? Тэр нь болохоор юм бэ гэхээр цаг үеэсээ жоохон хот өөр зүйлсэд амьдрах гэдэг, өөр цаг үед амьдрах гэдэг магадгүй. За эсвэл тэр нэгтээ зөв гэж хэлэхгүй, буруу гэж хэлэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн ямар хандлагаар илэрч байгаа самаарна. Дээрээс нь сүнслэг төв хитэх сосноос болоод ер нь бол сүнслэг бидүүдийг мэдрэмж ихсэж магадгүй. Хүүхэд байхад ч юм уу эсвэл нэг энерги хамгаалт бууц үед ч юм уу эсвэл хитэх тийм бидсэн энергийн орон зайтай газар руу ч юм уу очиход ингээд ямар нэгэн байдлаар нэг сүнслэг бит мэдрэх тохиолдол байдаг шүү дээ. Одоо чинь муу жишээн дээр бол нэг нуруу худаах ч юм уу, айх ч юм уу, янз янз харах ч юм уу, хардарах ч юм уу тохиолдол байж болно те. Сайн жишээн дээр болохоор одоо юу гэдэг нэг юм дараад байгаа юм шиг мэдрэмжтэй тэр нэг тийм тавгүй биш мөртлөө нэг шал өөр ертөнцид байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжүүд хүндэрч олдог байхгүй. Жишээлбэл одоо аялал хийж байгаад янз янзын тийм догшин тэглэхтэй ч юм уу эсвэл нэг тийм хүний гар нэг хүнд өдөөгүй тиймэрхүү газрууд очивол тиймэрхүү мэдрэмжүүдийг авч магадгүй. За эсвэл ер нь бол нэг тиймэрхүү өөр энергитэй газрууд байхыг үүсэхгүй. Гэхдээ тэр бол агуулгын төсөл биш. Жишээл энергийн төв байна, нотон тэнгэр байна, янз янз ингээд итгэл тамган бла баган газрууд байна шүү дээ. Тэр бол яг уу энгийн газраас нэг арай өөр орон зайтай байхыг үүсэхгүй. Гэхдээ тэр бол агуулгын төсөлбөр таныг аваачихгүй байхгүй. Яг л хүн ухаарах гэдэг бол хамгийн мундаг, дэлхийн хамгийн мундаг багшсэн ч ухаарахгүй. Дэлхийн хамгийн мундаг багш ухаарахгүй, хамгийн мундаг газар байсан ч ухаарахгүй. Тийм энерги төвд байсан ч ухаарахгүй байхгүй. Угахдахгүй. Одоо юу гэдэг хүн алчаад эсвэл нэг амар хормоо өмтлөө энерги төв дээр очиад би хариуцахчаа гэдэг юм байхгүй. Яг гэвэл тэгсэн тодорхой хэмжээний татамж өндөртэй газар мөн болохоос бурхан биш. Бурханлаг газрууд биш. Тэгээ дээрээс нь нэг зүйлийг та нар андуураад байдаг. Шамбал Монголын үүд Монголд байдаг. Шамбал руу очино гэдэг нэг юм яриад байдаг байхгүй. Яг ер нь бол Монголд тийм зэрэгэлдээ ертөнц рүү нэвтрэхэд болох ууз тийм тэгээ портал үүсгэх болох ууз эсвэл илүү өндөр түвшинд мэдрэмжүүдийг авах ууз тиймэрхүү газрууд байхыг үүсэхгүй байдаг л та. Гэтэ тэр нь надад их амар хамааралтай биш байхгүй юу? Та нар яагаад ингэж тэгээл энд нэг сайн газар, тэнд нэг сайн хат ингээд уул уусгаа яваад идэг вэ гэхээр та нар хүн бол төрсний утга учирыг гэсэн нэгдүгээр сайн олоог байгаа. Хоёрдугаар бурхны тухай эсвэл өөрсдийнхөө тухай сайн мэдэхгүй байгаа байхгүй юу? Тийм болохоор л ингээд цаг заваа залгадаад янз янзын ёс заншил үйлдэлүүд хийгээд яваад байгаа. Үнэхээсээ дотроосоо тэр буруу ойлголтуудаа арилгаж чадахгүй л нэмэр байхгүй юу? Цаг үрхээс цаашгүй адилхан үр дүн хүлээж байгаа. Тэгэхээр эцсийн ялалт чинь хүн хаана хизээ байгаас үл хамааран хэдэн настай байгаас үл хамааран дотоод мөн чанараараа гэрэлтэж гээрээд бурханлаг байдлыг олох өөртөө зогслох гэдэг чинь л ер нь илүү том ялалт, илүү том үнэн болчихно. Энийг олохын тулд заавал нэг их мөнгө төгрөг, заавал нэг их
Тэ ингээд нэг газар нутаг тийм хамаагүй болдог байхгүй юу? Хүн гэгэрхэд бол тэ хэрэгсэн шүү дээ. Жим 1070 давхрын хажуудлын жалганаас гэгэрч болно. Гэтэ тэглээгээ тэр газрууд руу нэг очих гээд байгаа юм биш. Гол мөн чанар нь юу хэлэх гээд байна вэ гэхээр та нар авралыг хайхдаа хитрхи төгс байдлаар биш газар орондоо хамаарахгүй байдлаар нь илүү гүнээсээ илүү ингээд тэ томоор хайхгүйгээр өнгөн төдий хайгаад байна гэдэг нь хэлэх гээд байгаа. Хоёрдугаар болохоор догшоо утгад ч юм уу, Шерлок Холмс ч юм уу хинч байсан те мундаг хүмүүс байсан уу байсан. Гэтэл тэр хүмүүс тухайн цаг үедээ мундаг гэдгийг нь яг мэдрэгдээд ингээл олон хүн ингээл үлдчихэж штэ. Зарим нь л яг уран бүтээлийн зохиомл дүрүүд байна. Зарим нь бол ингээд бодиттой оршижсэн хүн байна. Гэхдээ аль нь зохиомл дүрөөсөн ч гэсэн тиймэрхүү төсцөө бүхий шин чанартай, оюун ухаантай тийм хүн байж мэдлэлжийн харуу дээр амьдарч байгааг үгүйсэхгүй. Үнэхээр яг тийм одоо бүх одоо дүү шинжилгээг ингээм амар сайн хийдэг те тархин энгийн хүнээс үл өндөр түвшинд ажилладаг. Тэгээ ингээ анзаарах сайтай ч юм уу тийм хүмүүс байхыг үгүйсэхгүй байхгүй. Заавал мөрдөгчлөхгүй Монгол ч гэсэн 15 цагтаа энэ төргээл те тийм хүмүүс байдаг гэсэн. Гол яг утга учир нь яг юу юм бэ гэхээр энэ цаг үе хүн төрөлхтөн илүү төгсөөр гэгэрч байгаа, төгсөөр гэрэлтэж байгаа цаг байхгүй. Гэтэл та нар өнгөрсөн цаг үеийн ёс заншлуудыг ингээ хитэг баригдсанасаа болоод том зүйлсийг хаачих вэ. Тэгээ дээрэс нь шүтдэг хүн байж болно. Гэтэ тэр чинь бурхан биш. Тэгээ би тэрий чинь баттай байлээ. Би надад ч гэсэн хүндэлдэг хүмүүс зөндөө байгаа. Гэтэ бурхан биш. Дээрэс нь тэр хүний амьдрал таны амьдрал биш. Тэ. Юу нэ тийм бохгүй. Ямар ч мундаг хөдөлмөртэй байсан, алтан урагч байсан, хинч байсан. Тэр хүний амьдрал биш аахгүй. Хүний хүн болгоны амьдрал энэ тэр тэ хүн бол тус утгуучлах дахин давтагч шүү. Жишээл Тэмүүжин гэдэг хүний хүүхэд байлаа гэд өгөөдөө яг тэр хүн шиг амьдрах гэсэн үг байхгүй. Тэр хүн шиг яг адилхан байна гэж байгаа байхгүй. Хүн махан бие төвтөө үнэн. Яг аав ээжээ тодорхой хэмжээд дүүрээд үнэн. Бид өөрийнхөө аав ээжийг царай дүрх тэгээ уугуудам одоо янз янзын зүйлсээрээ дүүрээсэн байж болно. Гэхдээ оюун ухааны хувьд, сүнсний хувьд бас бүтэн дүүрэх албатай биш байхгүй. Бүтэн дүүрэх албатай биш. Хоёрдугаарт та нар харин сүнслэг аврал гэдэг зүйл цаг хугацаа орон зай хамаарахгүй байхгүй юу? Гэрэлтгээд тулвал дээр үдж гэгэрж болохоос одоо ч гэгэрч болно. Гол нь тэр гэгэрлийн зам гэдэг зүйлийг та нар хольж хаагаад байна л гэдэг танд хэлмээр байна. Яриад үйл дуусахгүй ямар ч гэсэн дурсал бичлэг учраас залуужлах бичлэг хормон ингээд өндөрлөе. Тэгээ маш олон зүйлийг бодож байгаа. Маш олон зүйл дээр шаналх үедээ шаналж байгаа. Шантрах үедээ шантарч байгааг хэлжсэн. Гэхдээ бас шантрахгүй. Ямар ч гэсэн дараагийн төлөвлөгөө болохоор юуцын бичлэгүүд хийж явж явах замдаа ер нь бол компьютер ашиглаж сурах тийм бодлоо. Яг нөссөн орчны нөлөөнөөс болоод тэгээд янз янзын сонголтуудаас болоод ер нь бол жоохон компьютерээс хол явцсан. Гэхдээ нэг тийм удаан сурна гэж бол бодохгүй байна. Юуцсан байгаад сурчвал сурах юм дайг хурд сурч байгаа. Заагаад өчр хөрвүүлж гисэн байгаа. Тэгээд юуцсан цаг үедээ хөл нийлүүлж алах юм байгаа илүү гоё гэрэлтэж амьдрья гэсэн тийм л хүсэл мөрөдөл зорилго байна да. Дараа нь зэчээгээрээ тэгээд хүний хүндэл байж болно, хайрлах хандлт байж болно. Аав ээжийг хүндэлж болно, хайрлаж болно. Гэтэ битээ аав ээжигээ бурхан гэж яриа. Аав ээж чинь сонсвол гомдсон шүү. Ягаад гэвэл тэр чинь өөрөөсөө хамгийн сайнэр мэдчихэж байгаа. Зүгээр бурхны сэтгэлтэй төсөө бүхий хайр гаргаж надад чадсан уу гэвэл магадгүй. Ер нь аав ээж тийм л харамгүй сэтгэлээр хүнийг хайрлах тохиолдол шүү. Гэтэ муу аав ээж ч гэсэн зөндөл байдаг. Нэр шүү. Та нар өөрсдөө жишээн дээр мэднэ хүүхдэд үздэг, хайчдаг, тэг хайрлтгүй үзий яддаг. Аав ээж байхыг үсэхгүй. Гэтэ үнэхээр яг Монголын аав ээжүүдийн тэр соёл тогтолцоо тэг цаг үеэс амаараад үнэхээр тийм хайрлал хариу нэхэнгүүд тийм сэтгэл гаргаж ирсэн байхыг үсэхгүй. Гэтэ тэр хүнийг битээ бурхантай солио. Тэр хүн чи өөрөө ичэн шүү. Хэрвээ ээж чинь аав чинь амьд байгаад өөрийн бурхантай зүрлэх юм бол юм мэддэг хүн байх юм бол битээ тэгж хэлээ гэж хэлнэ. Яагаад гэвэл өөрийгөө хүн гэдгийг хамгийн сайнаар мэдчихэж байгаа. Бидсэн тийм. Өөрийгөө би багш ээж болно, тодорхой юм мэддэг байж болно. Гэхдээ би бурхан биш. Гэхдээ бурханлаг замын тухай, хуулиудын тухай та нарт яриад байж штэ. Тэгэхээр энийг нэг жоохон наантай цантай хандж байгаарай. Уул усыг хүндэлж болно, хайрлж болно. Гэхдээ бас битээ бурханаатай сол. Бурхан биш зүйлийг битээ бурхантай сол. Тэрийг л дахин гоё. Тэгээ үзсэн бичлэгээ өндөрлөлийн анхаарал тавьсан бодол баярлалаа.